За ямар байна уу? Тэгэхээр 9 минут подкастын дараагийн дугаарыг та бүхэнд хүргэж. Тэгээд амар зан амч бит хоёр байна. За амар зан амч нь болохоор хоол боловсрол хэрэгтэн чиглэлийн мэрэгсэн бас яг надтай адилхан юм байгаа. Тэгэхээр бит хоёрын яриа та хэдэд илүү сайн буухаа. Тэгээд миний хувьд алайлах уламжлалтай хослуулах гэж хичээдэг учраас нөгөө өнцгөөс нь би илүү дэлгэрэнгүй тайлбарлаад амар зан амчийн хувьд болохоор илүү нөгөө шинжлэх ухаанч судалгаа талаас нь илүү. Тэгээд энийг бид нэр тайлбарлаж явах нь та нарт илүү нарийн мэдээллийг одоо зэгцтэйгээр өгөхөд туслах болов гэдэг үүднээс энэхүү яриаг одоо өрнүүлж байна. За тэгэхээр урдны дугаараар бид нар нойрны тухай ярьсан байгаа. Тэгэхээр энд бас таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ одоо энэ дугаарыг яваавал үзээгүй бол та бүхэн нөхөж үзээрэй гэж зөвлөхөр байна. Өнөөдрийн сэдв бол тархалт. Тэгэхээр тархалт бол үнээр асуудалтай байна тий. 90-ад оны үед тархалт илгэний өөхлөлт цэсний чулуу ер нь бага байсан гинэ. Тэгээд цэсний чулуутай өвчтөн одоо таарахад бүгдээрээ ингэ шавдаг. Тэгээд олцсон дээр нь үзэж авъя гэж боддог. За манай багш нар бол тийм түүх ярьдаг байхгүй юу? Гэтэл одоо бол ингэ хүүхдүүд хүртэл цэсний чулуугаар өвдсөн, илгэний өөхлөлтөөр өвдсөн, жингээл өвдөлтөй ийм төсөл байдалтай буюу энэ бол чимээгүй тахал. Тэгэхээр тархалт дээр тийм ерөөхдөө бол тархалтыг бол өмнө нь одоо 2000 оноос өмнө үед бол ингээд баян ч юм уу одоо мөнгөтэй боломжтой хүмүүсийн ингээд одоо асуудал гэж үздэг байсан байна л да. Одоо өмнө нь болохоор зарим хүмүүс яриад байдаг чинь ингээд жоохон тархан ч юм уу гүзээтэй хүмүүс болохоор ингээд нэг боломжтой амьдралтай юм шиг харагдаад байдаг. Ингээд одоо л харин баг эсэргээрээ болоод өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг ч юм уу тийм хүмүүс ингээд туранхай фит байгаа бол харин эсэргээрээ ингээд 3 дахь орнуудад ч юм уу тархалт бол илүү өсөж ийн л та. За Монгол дээр болохоор ийм судалгаа юм билээ. 1990 оноос өмнө бол ингээд тархалттай хүмүүсийн 5% байсан бол одоо ингээд 25% хүртэл өссөн байгаа гэж үзэж байгаа юм. Дээрээс нь 40-оос дээш наснд бол ингээд тархалт биш ч гэсэндээ илүү л жинтэй хүний тоо бол бараг 50% буюу 2 хүний нэг нь бол болж байна гэж үзэж байгаа юм билээ. Ер нь бол тархалтыг бид нэр цөмөрөө мэднэ. За тархалтын үед ер нь юу идэж уух хэрэгтэй вэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа мөртлөө одоо мэдээж ирэх шоколад идэггүй, алим идэггүй гингүүт бүгдээрээ л алимын идэх хэрэгтэй гэдгийг мэдж байгаа мөртлөө хэрэгжүүлэх нь жоохон бага болоод байна да гэж бодоод та юу гэж үзэж байна. Би бас адилхан. Эдийн төлөө амьд явах, амьд явахын төлөө идэх гэдэг юм нэг 60-60-аар л ээлжсэн юм одоо цикл гэдэг юм байна. Бидний хувьд одоо л эдийн төлөө амьд явж байгаа үеийнхээ шавтраг үе наа гэсэн. За энэ болохоор нөгөө лавга профессорын судалгаагаар ийм гарсан мэлээ. Тэгээд би бол энэтэй санал нийлж байгаа. За нөгөөдөж болохоор бид хэдийн үед нөгөө эрүүл мэндийн боловсрал за идж ууж байгаа хүнс. За тэгээд одоо ямар хоолыг ирчүүд одоо болж цөөн бол хамгийн гой хоол гэж үзэж байгаа үе дээр бид нэр амьдарч штэ. Тэгэхээр энэ өөрөө эргээд тэр чигээр нүүрсвс. Тэгэхээр ийм зүйлүүд ч өөрөө бид хэдийг асуудалд оруулж байгаа болоо гэж би бодоод байна гэсэн. За нөгөөдөж болохоор бид хэд яг ингээд хөдөлгөөн, агаарын бохирдлын нөлөөлөл, за тэгэл бид хэд ч юмас фитнес ямар үнэтэй байгаа вэ? Бидний амжиргаа ямар үнэтэй байгаа вэ? Авж байгаа цалин хэд байгаа вэ те? Бүх нөхцөлөд ч өөрөө бас юм тааламжтай биш байл та. Би бол тэр талаас нь л бодож байна. Гэтэ яг тааламжтай байдлыг хүлээгээд зовх юм бол угаасаа мөд тааламжтай болохгүй биш үү? Би бас наадтай ч бас санал хэлж байна. Тэрний ямар очтой юм гэхээр өнөөдрийн хоол, энэ өрөөний хоол, маргааш гэдгэл бодолтой болохоос биш 100 яах вүлээ, намар яах вүлээ, өвөл яах вүлээ. Тэр тусам бүхэл бүтэн жилээрээ би яах вүлээ. За би хэд наслах вүлээ гэд ингээд алс авсан зүйлүүд дээр бид нар үнэхээр юм хайхрамжгүй ийм одоо нэг ач холбогдол өгсөн тэн дээрээ би ингээд тууштай байсан тийм зүйлүүд бага байна гэж харж байгаа. Тэр нь яг яс дээр яс адилхан. Яс шүд хоёр дээр адилхан байдаг гэсэн. Хиттэй миний шүд өвгөн босоо хэрэг болно. Эмгэн босоо хэрэг болно. Илүү их үн цэнийн тэр нь бидрээд нэгж гамлах бос. Өнөөдрийн хувьд л ингээд угаажлавал амнаас үнээр харахгүй л байвал гэсэн ийм л бодолтой. Тэгэхээр энэ зүйлүүд ч өөрөө эргээд энэ арчаагүй хүчин гэж боломжтой юм лээ. Энэ зүйлийг тохиолдоод байна гэж бодоод байна. Тэр гормоны нөлөөлөл дээр ялангуяа эмэгтэйчүүд одоо 50-с дээш наснд жингээл хөдөлтэй л болчиход байна шүү дээ.
Ерөнхийдөө нөгөө дааврын асуудал төр гэх юм бол зарим хүмүүс нөгөө хичээгээд чинь одоо хасч чадахгүй эсвэл ингээд айгүй баг хоол идэх мөртлөө ус уусан ч тараална гэж ярьдаг шүү дээ. Тийм байгаа тохиолдлууд нь яг мэдээж яриг ус уугаа тараална гэж бол байхгүй. Тэгэхээр тэн дээр бол бодис солилцоо удаашрсан. Энэ дээр бол одоо юу гэж бамбаа булчирхаан даавар өөрөө бол бодис солилцоог зохицуулж яадаг. Бамбаа булчирхаан дааварын дутмагчлал бол бас бодис солилцоо удаашрсантай холбоотойгоор жин хасахад хэцүү байх боломжтой болж байгаа. Тэгэхээр нийтдээ одоо үнэхээр жин хасч чадахгүй ч юм уу байгаад бамбаа булчирхааг ер нь шалгуул хэрэгтэй. Гэтэ ер нь нөгөө бамбаа булчирхаан дааврын дутагдал чинь голдоо амархан даарах ингээд жин нэмэгдэх яриа удаашрах ч юм уу да тиймэрхүү одоо зөвөрөөр илэрдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор болохоор өөхний эсээс нь ялгарч байгаа бас даавруудын тухай бас баг зэрэг мэдэх хэрэгтэй юм шиг байгаа. Ялангуяа одоо лептин даавар энэ болохоор бидний бие махбодууд бол цадсан гэсэн мэдрэмжийг бол өгдөг. Гэхдээ бас хүмүүсийн одоо та бас өмнө хэлсэн байсан ингээд хүмүүс ялангуяа залуу хүмүүс хоолыг хитрхи хурдан идэт байна гэд би таны яг ярилцлагыг санаж байна. Та ингээд хүмүүс ингээд баг 25 30 минут хоолоо идэх ёстой болвол баг 5 минутанд ингээд хоол идчихэд байна гэж хэлж байгаа. Би бас ингээд айгу хурдан иддэг хүмүүс нэг мөн баггүй өөрөө ингээд мэддэг ч гэсэндээ хэрэгжүүлдэггүй хүмүүсийн ингээд нэг нь болоод байгаа байхгүй. Тэгэхээр ялцчгүй ингээд одоо цадсан гэсэн мэдрэмж одоо тэр дохио тархинд очихоос өмнө хоолоо идээд ингээд бид нараас хэтрүүлж идээд байна тий. Тийм. Тэр нөлөө маш өндөр байгаа. Нөгөө талдаа бид хэдий нөгөө давтамж тоолохгүй байгаа учраас тийм байдал үүсэж байгаа. Тэрний юу гэсэн үг гэхээр нөгөө хит өлсчээж хоолоо идэх тэр байдал руугаа залгаж байгаа гэсэн. Тэр нь өөрөө эргээд одоо би ч гэсэн тэр хэдий хоол яриад өөрийгөө амьдралын хэмшил залж идэх ч гэсэн би өлсөж байгаад хоол идэх юм бол за эхний нэг 5 минут ер нь бол аль болох хавдаглах байдлаар орно гэсэн үг. Энэ өгөрөө тэр амтналыг зүйл нь бид хэдийн нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид хэд нэгдэж цагаар олох тэр чухалчлах ёстой. Нөгөөдөж болохоор бид хэдийн хувьд анхаарах юм нь оройн хоол. Бид хэдийн хамгийн их аюул дагуулж байгаа би бол оройн хоол гэж харж байгаа. Уйлрлаас бол хаврыг харж байгаа. Харин боломж нь юу вэ гэхээр өдрийн хоол. Буюу өдрөө ахиу идэж авах ёстой. Нөгөө талдаа идэх боломж нь 100. Тэгэхээр өдөр өглөөний хоолны ялгааны дэ нөгөөдөж болохоор улирал дээрээ бид нараас ингэж анхаарах хэрэгтэй гэсэн үг. Ер нь жин юм хамгийн их эрсдэлтэй улирал чинь 100 штэ. Тийм гэж өөл гэж боддог. Тийм 100. Учир нь 100 чи өөрөө их энерги шаардлагагүй дээр бид хэд өөл шиг болж байгаа гэсэн үг. Гол юм. Тэрэнд чи хамаг нөөцөө аваад тэгээд эргээ зүрх судасны эрсдэл чинь хамгийн гол юм чинь 100 тусч байгаа. Тэгвэл одоо нөгөө өмнө нь хэлдэг гэсэн 100 ингээд монголчууд зөвхөн ингээд сүү цагаа иддэг гэсэн, мах иддэггүй байсан ингээд. Гэтэ одоо бид нар чинь ингээд ихэнх тохиол үйл цангүй мах иддэг юм л да. Тэгвэл дөрөв улирлахаа онцлогтой ер нь тохируулаад яаж хоол, ямар хоол ер нь идэх хэрэгтэй юм бэ? Хамгийн их цадаж болдог улирал бол өглөө. Яагаад гэвэл тэсгэн хүүтэнд өөрөө бие махбодын шингээгээд тэгээ эргээд нөгөө хүүтэндээ засан зохицсон аргаас идэх гэсэн. Нөгөөх нь болохоор өсөж болох тусам сайн улирал нь 100. Хагас дутуу одоо ингээд нэг юм цацсан ч биш, өлссөн ч биш, мэдрэмжтэй явдаг улирал нь намар хавар хоёр. Ердөө ийм цохилготой юм. За нөгөөдөж болохоор тэр юу байгаа. Одоо зуны цаг биеэ цэвэршүүлээд цүү цагаан эдээ хэрэглээд намар эрдэжүүлж, витаминжүүлж, нөөцөө аваад тийм ээ. Тэгээд өвөлд тэрийгэ доктортой хадгалаад хавар тэрийгэ дайчлана гэсэн үг. За яг л ийм л ингийн эргэлтэнд л бид хэд одоо байвал эрүүл орших юм аа. Тэгэхээр тараалаа турна гэдэг бол миний бодлоор бүх юм хэвийн байлгаар оруулах хэрэгтэй. Тэгэхээр хүн ихний алхам юу гэхээр өрдөө хүн ер нь яах ёстой бэ? Яаж идэж уух ёстой? Ямар хийх юм хэмжээтэй байх ёстой? Өглөө нь тэр цөснө орж байгаа бодож идэх нь ямар учиртай? Өдөр нь шимээ бодож идэх нь ямар учиртай? Орой нойроо бодож идэх нь ямар учиртай? Ингээд энэ зүйлийг ойлгосон зүйлээ амьдралдаа татуулах нь өөрөө иргээд бид хэдийн одоо эрүүл байх энгийн нөхцөлөө үүсгэж өгөхөр чинь аянда энэ үр дүн гарна гэсэн үг. Тэгэхээр би бол тарган хүний турхад тийм хэцүү шөл гэж боддог. Ер нь бол хэцүү бас тийм ба хэцүү ер нь хэцүү байгаад тийм ба яг турч айгүй амаргүй гаддаг. Тийм. Чиний хувьд хамгийн дээдлэн жин хийдэг үү? Яа яарсан. Хамгийн дээдлийн жин чинь би чинь өөрөө за би яг 70 кг хүрсэн. Тэгээ би бүр амар маш ихээр ингээд шүүмжлүүлсэн. Өндөр. Миний өндөр 170 кг
Гэтэ ингээд 170 гарч ингээд амар бак харагдаад байгаа байхгүй. Тэгээд яг 70 бол хүрсэн. Миний яг хамгийн дээдлийн хүрсэн чинь байна 70 кг. Яг доотлын чинь байна болохоор 58 кг би байдیں۔ Тэгээ ер нь бол би ингээд 60 кг байхаар айгуу дэж боддог. Та ер нь гэтээ ингэж амьдралдаа таргалж ирсэн бөө? Би бол амьдралдаа таргалж. Сая бол ингээд би чинь 76 өндөр. Тэгээд жим сая өвөл гэсэн үг. Би 80 хүрсэн. Нилээ ачаалтаа байсан, нилээ зохицуулаа байсан. Гэхдээ өвөлд бол ингээд нэмэх хасах 5-ыг зөвшөөрөгдөнө гэж үздэг. Өвлийн жин нэмэлт бол бид дэм болно. Яагаад өвөл гэр рүү хавар. Одоо би бол 77 8-тай байгаа. Тэгэхээр би бол фитнесээр бол хичээлдэг. Тэгээ булчингийн мастер нэлээс анхаардаг гэсэн. Тэр мэн өөрөө иргээд хэвэн байх үндэс үсгэж байгаа. Харин тийм яг нэг булчингийн мас ихтэй хүмүүс болохоор өөрөө нөгөө энэ өөхийг шатаах ч юм уу да бензин салцаа арай хурц цуцтай явагдаад булчингийн мас ингээд багтай хүмүүс болохоор ингээд жингээ одоо нэмэгтэй амархан мөртлөө ингээд хасахтаа бас удааж байгаад байгаа байхгүй тийм гэсэн. Яа тэгвэл ерөөдөө тэр чинь шатаалтаар бол олон одоо 100 байна гэсэн үг. Олзоор бол олон алтны ордтой байна гэсэн үг шүү дээ. Булчингийн мас гэдэг бол ерөөдөө энэ эрүүл байх залуу байх үндэс бол булчингийн мас. Тийм булчин бол алт гэдэг байгаа шүү дээ. Булчин бол алт шүү дээ. Бүр алмаас шүү дээ. Аха. Одоо нөгөө хоолтон дээр одоо за тэгвэл ингээд тархалттай байна гэдэг мэдчихлээ. Угаасаа мэдэж ядах шиг амархан байхгүй шүү дээ. Тийм. Угаасаа жингээ үзлээ. Бенжингийнхаа индексээр тооцсон. За яг мэдээж бенжингийн индекс болохоор орох боломжгүй хүмүүс л байгаа. Айгүйх одоо булчинлагч юм уу да. Тийм хүмүүс дээр бол бенжингийн индекс л угаасаа худлаа гарна. Гэхдээ ер нь бол яг ихэнх мастер бол бенжингийн индексээр бол үзээд бид нар илүүдэлжтэй нөө тархалттай нөөс бол турхай ногдыгаа мэдчих боломжтой. Үүн дээр болохоор одоо яг сүүлд их гарч ирж байгаа одоо ийм дэглэмүүд байна л да. Үүн дээр хизээ идэх вэ гэдгийг болохоор ингэж тооцож байгаа intermittent fasting гэдэг. За ялангуяа юу гэдэг чинь 16 цаг ингээд хоол идэхгүйгээр 8 цагт нь одоо иднэ. Эсвэл ингээд 20 цагт нь идэхгүйгээр 4 цагт нь иднэ. За тэгвэл одоо эсвэл бүр сүүлээрээ ингээд 24 цагт нэг удаа идэх ч юм уу омад гэдэг ааш тийм only meal a day гэд ийм одоо юмнууд айгуу гарч ирээд одоо энийг болохоор ингээд шинжлэх ухаанчаар ингээд дэмжиж байгаа хүмүүс зөндөө байгаа юм л та. Одоо нөгөө Harvard-ийн сургуулийн хөшрөлтийн эсрэг судалгааны профессор гэдэг нөгөө Дэвид Синклер эмч ч юм уу 24 цагт нэг удаа идэх эсвэл 2 удаа идэхэд болно. Яагаад тэгэхээр бид нар эволюцаараа хүн төрөлхтөө ингээд байнга өдөрт 3 удаа хоол идээд дундуур нь 2 удаа ингээд снэк муу жижиг юм идэж ингэдэг бид нар байгаагүй. Энэ хооронд болгондоо ингээд бид нар биеийнхаа одоо өрсөлдөлийг нэмэгдүүлээд байна. Бид нар ийм байгаагүй. Тийм ч бас ингээд баг өдөртөө нэг юм уу 2 удаа идэх нь ингээд хангалттай гэсэн нэг ийм зураглал байгаа бол нөгөө талаас болохоор бид нар ингээд сайн идэх хэрэгтэй. Ялангуяа өглөөний цаг алгас болохгүй. Ингэх юм бол цэсний чөлөө үүснэ гэсэн ийм хоёр одоо ийм шинжлэх ухаанч мөртлөө ингээд хоорондоо зөрүүтэй ойлголтууд бас байгаа юм л та. Би бол тэр зөрүүтэй ойлголт одоо бол эд явагдаж байгаа гэж бодож байна. Учир нь хүн төрөлхний чи өөрөө баг 30% даргалтай шүү дээ. Жингээ илүүдэлтэй. Тэр нь юу вэ гэхээр угаасаа энэ бол асуудал болцсон. Арай хийж шийдэх гэж байгаа тэр нэг ийм шийдэл ярьж байгаа. Тэр нэг ийм хөгжлийн үе шат. Даал бид нэр явж байгаа гэсэн үг. Харамсалтай нь энэ нөгөө бүс нутаг, онцлог бүх зүйлээ тийм тусгалт орон зай бага. Яагаад тэгэхээр бүгдээрээ ирхэн одоо нэг юм суурь хэрэгжилт орсон хүмүүс байхгүй юу? Би бол юуг нь хараад байна гэхээр Монгол боломжтой хараад байгаа. Тэр нүүдлийн соёл гэдэг юмроо яаж зохицож идэж ууж тийм ээ? Тэр морь малд явах. За тэгээд тэр хавраа үл зундаа зүсүү цагаа идэгээ хэрэглэх энэ зүйлүүд чи өөрөө бид нар ингээд эрүүл амьдрах хэв маяг гэдэг зүйлийг ийм байвал хүн гэдэг амтэн чинь болноо. Ийм байсан юм а гэдгийг одоо ингээд толдож чадах газар бол манайх байгаа гэж би харддаг. Харамсалтай бид хэдийн хувьд эндээ бас өөрсдөө хүн сайн ойлгохгүй эндээ асуудалтай байгаа болоо гэж бас боддог. Нөгөө талдаа юу вэ гэхээр тархалтыг одоо шинэ Европын удирдамж, за Америкийн удирдамж тэднэр дээр яаж юм гэхээр хэлбэрээр нь ангилж байгаа юм. Жингээл масаар нь одоо бенжингийн индексээр нь ангилж байгаа юм. Тэгээд тэрнийхээ нөлөөллөөр нэгээд нэг юм багцаалтад хангаж байгаа. За төв цөөртэй анаах дээр яаж юм гэхээр одоо ингээд амтлагч, ялгаруулагч гэдэг ингээд шарын 5 шинжээр нэгээд ангилдаг гэсэн үг. За би бол энийг нөгөө Крист одоо Будда тийм ээ яг тэднэр байгаад одоо дахиад яагаад дайн үсэж байгаа юм.
Энэ бол одоо хүн төрөлхтөнд бол дахиад дараагийн түвшинд бас нэг юм нэгдэх ёстой орон зай байхгүй учраас би тэгэд үл ойлголцлын орон зайтай явж байна. Яг энэ шиг тархалтаас яг тийм. Монгол ангахтай яаж нэхэр маш ангийн 3 ангилж байгаа. Шорон. Буюу утсан тарга. Тэр хүмүүсийн хүзөө суг тийм ээ. Даргаар хар тэгээд бахин байна. Улаан мах гэж хүмүүс ярьдаг гэсэн үг нэг. Хоёр дахь нь болохоор усан дарга. Язарлагтай, хөлсөн үнэртэй. За тэгээд одоо ингээд баг хоол эзэн мөртлөө тархлаад идэг. За нөгөөх нь болохоор гурав дахь нь болохоор хийн тарах гэдэг. Тэгэхээр яг ангилсан шигээ эмчилгээ бас адилхан. Шорон тарах гэхээр хөдөлгөөн хөслөлт. Усан тарах гэхээр усны бүтцийг солих. Тэгээд одоо хийн тарах гэдэг нь сэтгэл зүй. Тэр хүний сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр эмчилгээний горим нь ингээд өөрөөр ангиллаараа дамжуулаад гараад ирдэг гэсэн үг. Тэгэхээр энийг л бид хэд мэдээд тэр хүн өөрөөгөө би яг ямар тархалтай юм бэ гэд мэдчихвэл манай энэ уламжлалын ангиллаар бол тэр хүн өөртөө алхам хийж чадна гэсэн үг. Би бол тийг шаарддаг байхгүй. Би ямар ч юм хүлээхгүй юм байна. Би өрдөөл миний төвлөрөх зүйл бол хөдөлгөөн. Шорон тарах гэж бодох нь шүү дээ. Дээр нэмээд тэр хүмүүс хоёр бодох зүйл нь арц нуурны байраа. Ихэвчлэн зүүн харцгийн хажигтай тийм хүмүүс. Өтгөн хоригдно, өтгөн хатна. Тийм зөв хэрэгтэй хүмүүс тийм байна. За нөгөөх нь болохоор усан тараа нь болохоор ихэвчлэн өөрийнх нь усны бүтцэн өөр болцсон гэсэн. Бид хэд ч одоо ингээд 75% бид нэр ус эзэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг усны бүтцэн өөрөө өөрчлөгдөд тэгж явж байна. Тэгэхээр яах вэ гэхээр хасан ус уудаг. Одоо тэрний үгс өгөхээр ус хөлдөөж яваад хөлдөө олон татамжтай хөлдөөгөөд тэгээд тэрийгээ гисгэж аваад уугаад тэр нь болохоор ямар ч мэдээлэл болсны дараа өөрөө мэдээлжүүлж ус аавна. Тэгээд хөдөлгөөн хөслөлт бас чухал мэддэг гэсэн үг. За нөгөөх нь болохоор сэтгэл зүйн засал хэрэгтэй гэсэн үг. Хямрахаараа хийддэг. Эсвэл одоо ингээд сэтгэл зүй доктортой бол докторгүй болохоор тэрний хэвлэл нь одоо хоолн дээр гарч ирдэг. Ийм хүмүүс. Тийм хүмүүсийн хөөнгөө тамгар. Тэгэхээр ердөө ингээ гурван ангилж байгаа. Тэгэхээр ийм зүйлийг л бид юусан одоо түгээх хэрэгтэй болов гэж боддог би. Ерхэд яг уламжлалтын эмчнэрт илүү мэддэг болохоос миний бодлоор яг зөв Европ ангаахын ч юм одоо эмчнэр энэ тухай бага мэддэг баг. Тийм бага мэдж байгаа учраас энэ шийдэл нь бас тийм өргөн биш учраас хүнд хөдлөлтний 30% монголчуудын бараг 40% жинхэнэ хөвтөлтэй гэсэн үг. Тэгэхээр бид хэдийн дээр нэг ийм одоо нэг айлаас ирэхээр авдраа бодол гэдэг шиг ингээ ангилждаг юм байна. Та яг аль нь вэ? Тэгвэл та ингэрээ тэгэрээ. Та энэ нь бол та ингэрээ тэгэрээ. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдийг хэлж болчихлоо гэсэн үг. Тийм. Энд дээр сая нэг бодол гарч ирж байна. Бодлоо л доо. Ерөнхийдөө нөгөө ингээд одоо шинжлэх ухаанчдын зүгээс ч юм уу одоо яг эмчнэрийн зүгээс ч гэсэнтэй уламжлалтын тухай ингээд ярихаар зарим тохиолдолд ойлголт султаагаас ч юм уу эсвэл яг энэ ингээд агуулгууд жоох яг шинжлэх ухаанаар тотлогдоогүй байдаг болохоор Эний одоо ингээд баталгаа нь хаанаа ч юм уу тийм ингээд тэгдэг хүмүүс байгаад тэгтээ. Гэтэ энэ дээр бас тэр хүмүүсийг буруудах аргагүй ч гэсэндээ ингээд бодоод үзэхээр ер нь бол манай одоо уламжлалт ангаах ухаан бол бараг хэдэн мянган жилийн түүхтэй бол яг Европын ангаах ухаан үүсэл 500 орчим жилийн бол одоо түүхтэй одоо орчин үеийн ангаах ухаан бол яг энийхээ одоо сүүлд хөгжиж байгаа. Одоо ингээд сүүлрүүгээ эртний үед хэрэгжилжсэн эмчилгээний арга ч юм одоо зүгээр одоо зүгийн бал сармис одоо гүүний саам сүүг одоо эмчилгээнд хэрэглэх аргыг одоо л ингээд бараг туршиж эхэлж шүү дээ. Яг тийж гэсэн үг. Тэгэхээр бид хэд бас хэд шинжлэх ухаанч гээд яваад тэгээ хэд ис одоо би өөрөө Солонгост 2 жил сурсан молекул биологоор тэгээд ургамлаас эм гаргаж авдаг тэр технологи дээр Солонгос сурсан гэсэн үг. Тэгээ миний ойлгосон зүйл юу вэ гэхээр за бид хэд их гүнзгийрсэн юм байна. Тэгээд тэнд чи нэг 3 ургийг гаргаж 3 ургийн мэдээлэл авах гэж бараг 2 жилийн татлага болж байгаа юм. Хэдий тэр ингээд шинжлэх ухааны нээлт болох тэр нөлөөллийн сайн хэрэг боловч бид хэд амьдралаа маш их хугацааг тийм одоо арай өөр арга хаагаад ингээд бас нэг энийг олон хүний эмчлэх боломжийг бид нар тэгж бохиролж ийн гэсэн үг. Олон хүний хүч дэшээ эргэж ийн гэсэн үг. За эндээс юу гэж хэлэх гээд юм гэхээр бид хэдийн хувьд ингээд болцсон зүйлийг байж болох зүйлийг ойлгочоод тэрийгэ дахиад батлахгүй бол мэдээлэл биш болчоод иймэрхүү
сааталд орчод байгаа юм. Тэгэхээр элийн өглөлт. Элийн өглөлт чинь дахиад хоёр ангилж байгаа. Өрөвсөж өглөх, өрөвсөхгүй өглөх гэдэг. Тэгэхээр өрөвсөж өглөлттэйгээ болоод ирэхээр энэ эргээд хатуурал, хавдрын эрсдлийг бий болгоно. За цаашлаад зүрх судас, диабет тийм ээ. Тэгээд олон хүндрэлүүд, тархин цус гарах, даралт ихсэлт, олон асуудлуудыг ингээд дагуулдаг гэсэн үг. Харамсалтай нь энэ нь удаан явцтай байдаг. Удаан гэдэг нь танд амьдрах удаан хугацаа байна биш. Эсвэргээрээ мэддэхгүй бодно гэсэн үг. Мэддэхгүй бодно гэсэн үг. Тэгээд асуудал нь гарч ирэхдээ зэрэг гарч ирдэг. Ердөө л энэ хүмүүс яагаад цус харваад байгаа юм? Яагаад одоо эртнээс ороод байгаа юм? Тэр тусам эрчүүд чинь хавдраг өвдөх эрсдэл чинь дахиад тэр сахар болоод өгцсний хэмжээтэй холбоотой гэсэн үг. За хоёрдож болохоор цус харваж насварж байгаа. Тийм ээ? Энэ харуулт чи өөрөө эргээ дахиад жингийн илүүд судасны уян чанарын алдагдaltaй холбоотой гэсэн үг. За дээр нэмээд яах нь хүүхнүүд нь бэлэвсэрч байгаа ард үлдэж. Тэгэхээр энэ гол юмны чинь суур зүйлч өөрөө жингийн илүүд л байна. Энгийнтэй. Тэгэхээр яагаад ирчүүд цовын дуртай байгаа юм? Эрэгтэй хүн Монгол ирчүүд цовын дуртай гэдэг яриа яагаад гараад байгаа юм? Яагаад үл тэдний хувьд асуудал нь тийм учраас хүүхнүүдээсээ 9 нас одоо бага байна гэсэн үг. Тэгэхээр бид хэд эндээс л хайх хэрэгтэй гэсэн үг. За нөгөөдөж болохоор бид хэд тархины цусаралтаараа дэлхийн техний тавд орж байгаа шүү дээ. Зүрхний шигдээс гентийн насваралтаар дэлхийн техний тавд орж байгаа. Хавдар ялангуяа ходоод улаан элийн хавдраар бид хэд дэлхийн нэгд орж байгаа. Насваралтаараа. Би юу гэж хэлэх гээд нэг үл өртөө л энэ хоолтой холбоотой зүйл. Харамсалтай. Тэгэхээр хоол гэдэг чинь өөрөө дахиад жинхэнэ гэсэн үг. Тархалт гэсэн үг. Тэгэхээр ийм байна. Тэгэхээр одоо энийг үзэж байгаа монголчуудаа зөв тийм ээ урайлахад энэ бол ингээд өнчрлөө, энэ бол хагцлаа, энэ бол арчаагүй хүч юм баггүй. Өөрийгөө арчиж тордож одоо ингээд хүн шиг байлгаа үгээс үссэн өөрчлөлт гэсэн үг. Тэр нь болохоор тэр жингийн илүүдэлтэй хүмүүсийг дорд үзэж байгаа яриа бус харин энийг жоохон ойлгох хэрэгтэй гэсэн үг. За нөгөө талдаа дандаа зөвтгөж уддаг гинэ. Жингийн илүүдтэй өөрийгөө хамгаалж уддаг. Би ятраад шүү дээ. Би ингэж хөдөлмөрч явах чи дахиад намайг яагаад одоо фитнес хийх гэдэг юм. Би ингэж хөдөлмөрч явахт би ийм байх байх юм. Би ядарсан учраас орой хоолыг хийдсэн шүү дээ. Тэр одоо ийм бодлууд юунаас төрдөг гэхээр тэр өөхний ялгаруулж байгаа дааврын нөлөөлөл тэгээд инсулины нөлөөлөл цусны сахарын ихсэлт чинь өөрөө эргээд тархины энэ унтаа байдлыг бий болгох гэсэн. Зоримог шийдэмгий тэгээд өөрийгөө ялан дийлсэн тэр бодлуудыг төрүүлдэг юм байна. Тийм учраас сахарын өөрчлөлттэй хүмүүсээс яах нь тийм шийдэмгий том бодлууд үүсдэг юм гинэ. Яагаад гэвэл тархин яах нь өсгөлэн байх тусам хүний сэрэг чадвар нь өндөр байна. Сахарын хэмжээ өндөр байгаад тархийг унтаа байдалд оруулах тусам тархи өөрөө бүх юм болж ийн гэсэн мэдээлэл авах нь шүү дээ. Бүх юм сайхан байна, бүх юм болж ийн, би өлсөхгүй байна, би одоо сайхан тайван байна гэдэг мэдрэмжийг тархинд байна өгнө. Харин өлсөж хэлбэлцэх тусам эргээд яах нь улам аргаа олох гэж сүүгчлэх, байгалийн одоо шалгалтад дасан зохицох тэр үйлдэлүүд нь өөрөө хүнийг эрүүлүүлэх гэж. Ердөө л ингэндээ юм. Тэгээд тур хамгийн тохиромжтой уйлрлал яг одоо эхэлчихсэн гэсэн. Одоо хавар орой бэлтгэл хийгээд зон дээр анхаарад амар дээр авахд энэ 6 сар гэдэг чинь өөрөө эргээд за дараа 2-ны 10-15 хил хаяхад ямар ч сөргнөлөө өгөхгүйгээр ийм уйлрлууд. Учир нь хүн өлсөх тусам хоёр янзын энерги авч байгаа шүү дээ. Байгаль эрчим авч байгаа, бодол санаагаас эрчим авч байгаа, нөгөөх нь идж байгаа хоолоос. Тэгэхээр идж байгаа хоолын хэмжээ багасгаад байгалийн нөгөө нөхөлт байгаа орон зайтай уйлрал нь 100-2. Тэгэхээр хамгийн боломжтой уйлрал буюу жингээ багасгаж авдаг уйлрал. Харин бид нар эсрэгээрээ илүү их жингээ нэмж байгаа уйлрал нь 100 байна. Хасах хэрэгтэй байхад ингээд нэмээд байна тий. Хасах хэрэгтэй байхад нэмээд байна гэсэн. 100 нэмэхэд зүрхэнд талтай. Өвөл өсгöd одоо дархлаанд талтай.
түрүү нөгөө та хавдартай гэдээ ярихад нэг юм санаанд орлоо. Манай ээж бас имчихгүй. Тэгээд 80-д онд болохоор анаах сурж ирсэн. Тэгээд ингээд бид нар ингээд имлэг дээр тойролтыг явдаг шүү дээ. Хэдэн сараар ингээд очиод тэнгуут ээж болохоор ингээд 80-д онд хавдрын имлэг дээр очиход тэнд ингээд баг ямар ч өвчтөн байхгүй ингээд хоосон байгаад тэнгуут тухайн үедээ бодож исэн гэсэн. Яагаад ингээд ямар ч өвчлөлгүй газар ийм том имлэгт ингээд хитгэн үнгээ сууж байгаа юм бол яагаад ийм том имлэгтэй юм бол гэж бодоод тэнгуут би ингээд 2012 онд дахиад ингээд анагаан сургуультай ороод дахиад ингээд тойроод одоо хавдар дээр очиход миний хувьд бол хавдрын имлэг хизээд очртой хизээд 3-6 сарын дараа үзлэгийн очрон байгаа хизээд ингээд одоо бужигнсан дахиад одоо 2 дахь хавдрын имлэг байхгүй болохгүй гэсэн одоо тийм газар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч одоо ингээд 50-60 жилийн дараах биш зүгээр ингээд 30 жилийн дотор энэ өвчний тоо ингээд хавдарт тусч гинэ гэд ингээд ямар том имлэг вэ гэж хэлсэн бол одоо нэг имлэг дотор багтахааргүйгээр ингээд гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд өөрчлөгдсөн зүйлүүд нь бидний яалтчгүй идж байгаа хооллоод амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй бол шууд холбоотой. Яг зөв. Тэгэхээр бид хэд бол хавдраас айдаг мөртлөө жингийн илүүдээс айдаг гэсэн. Гэтэл энэ чинь яг алгаар хэлсэн юм шиг хоёр зүйл байхгүй. Энэ өрдөөл хавдар бол лайфстайлын өвчин буюу эрүүл амьдрах хэв маягаас шалтгаалсан өвчин. Тэгэхээр нөгөө тал нь болохоор жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, тэгээд одоо хоол хүнсний одоо чанар бүх юм чинь хамаарат гэсэн. Тэгэхээр тийм зүйлээд л бид хэд энэ дээр ингээд анхаардаг гэсэн. Яагаад гэвэл бид нөгөө подкастыг хэлсэн шүү дээ. Бид хэд ингээд хэд наслах гэдэг байгаа юм. Юугаар өвтмөргүй байгаа юм. Тэхийн тулд яг өнөөдөр би юу хийх юм? Ямар зүйлийг би чухалчлах юм? Тэр зүйлүүд дээрэж бид нэр тогтоогүй байгаагийн илэрэл. Уушаасан таралтанд жингийн илүүдэл дээр бас нэг үений өөрчлөлтүүдийг одоо ялангуяа өвдөгний асуудлууд бас яригдах бах тий. Эцгийх ингээд өвдгөн дээр одоо ачаал аваад жингийн илүүдэлтэй байгаад ирэхээр одоо ингээд ерөөхдөө монголчуудыг харах юм бол ингээд хоёр тишээ ингээд одоо догмаш авдаг гэдэг хүмүүс муухай хэлээд дээ шүү дээ. Ингээд яваад майжгнаад байна. Одоо яг ингээд Дүүн Азийн орнуудад ч юм уу Европт ч юм уу ингээд яг манайд энэ нарийн хануг гэж би анзаардаг байхгүй. Тэр хүмүүс ингээд 60-та 70-тайсэн ч гэсэн заавал ингээд хазганж майжгнаагүй хүлэн ингээд зүгээр байгаа байхгүй. Гэтэл яад бид нарт ингээд бид зөвхөн илүүдэлч ингээс болоогүй мэдээж өөрчлөлт хамаа. Гэтэ нэр бол илүүдэлч юм бол бас орж ирж байгаа. Өвдөгний одоо зүйлийг мөгөөрсөг нухалхаад тэмст байх ёстой ч ингээс илүү ингээд ачаал бие махбод үедээ ингээд аваад яваад байна. Би нэг хоёр зүйлийг л хүмүүс сайн ойлгуулмаар байгаа. Яг энэ дээр нэгдэж болохоор бид хэд чи эрс төр суур амьсгалтай. Өвөл нь ингээд хасах 30-40. Зун нь нэмэх одоо 20-30 болчдөг. Тэгэхээр маш ухаалаг дасан зохицох ёстой тэр байрлал дээр бид нэр байгаа байхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүс маш ухаалаг байж ээж энэ дээр одоо эрүүл амьдрах боломжтой болно гэсэн үг. Нэг үргэлжлэл. Тэр нь юу гэсэн үг гэхээр яг ийм илүү их мэдээлэл шаардагдаж, илүү их хоолны төрөл шаардагдаж, илүү их тэрийг зөв зохицтой идэж уух тэр мэдлэг шаардагдаж зохицдог тэр газар бид нар амьдарч байгаа. Тэгэхээр энийг бүр ингээ онцгойлж авч үлдсэн байгаа. Ихэвчлэн халуун дулаан урамс 2-3 одоо улиралтай орнуудын хувьд бол ийм зохицох юм байхгүй гэсэн. Бид нэр ердөө ширээнтгэл идвэл одоо тэдний хувьд бол ингээд өдөр тутамдаа зохицоо явах боломжтой тийм орон зайтай гэсэн үг. Хоёр дахь нь бид хэдийн хувьд нөгөө ингээд энд зохицож чадахгүй байгаа энэ илэрлэл нь өөрөө эргээд хиттэй ясаар илэрч байгаа. Ясаар илэрч байгаа. Нөгөө хэлбэл биедээ шим авч байгаа. Хэдийд юугаа идэх юм, яаж би цэвэршүүлэх юм, яаж би хөдөлгөөнөө зохицуулах юм. Тэр байдал чинь удаан явагдаад ирэхээр л тэр байдал үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэднээс илүү хурдан майг болох боломжтой гэсэн үг. Санаа. За нөгөөд ч тэгээ аарцх нууны одоо гажиг тийм ээ. Тэгээ хөдөлгөөний дутагдал олон зүйлүүд биднэрт нөлөөлтөө л дээ. Тэгээ тэр тусмаа эд шуучаар авч байгаа зүйл нь юу гэж хэлэх гээд энэ гэхээр энэ амьдралын дадал хөвшил гэдэг зүйлийг илүү их ухаалаг байж ш бусад орнуудаас толгой илүү ухаантай байж ш бид нар тэднэртэй адилхан одоо наслаж адилхан зохицож адилхан одоо тэр одоо тууллыг бий болгох тэр орон зай үүсгэх гэсэн үг. Нөгөө талдаа би бас хацтай болов гэж боддөг юм бид монголчууд. Тэр нь юу гэхээр бид хэд хоолны соёлтой артсан байхгүй. Соёлтой артсан. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо Солонгост амьдрахын тулд тэд нэр кимчи. Халуун орнд тэгээд тэр халуун сэрүүн чанартай зүйлүүдийг буюу халуун ногоо идчихэж хөлсөөр биеийнхээ халууныг гаргаж иж сая тэрж дасан зохиц гаргандаа буюу
тэд нар хоолныхоо шийдлийн дараагүй үеийг ороагүй байхгүй. Африк орнууд байна. Одоо өрмөц тийм мотлог ургамал идчихэж хөлснөөс нь өрмөц хүнэр гарч иж тэгжээж тэр одоо шумуун шавжнаас өөрийгөө ингээд сэргийлж өөрөө үнээр ялгаруулж иж тэнтэй зогц гаргаа олж байгаа гэсэн. Гэтэл биднэрт жилийн дөрөв уйлралтай мөртлөө тэгж зогцох шаардлагатай одоо өөрөө өвддөг ч гэсэн өвд хэрсэлтийг одоо нүгээрэлвэл Африкийн тэрнээс болж улаан авдраа дэлхийд ихний одоо 5 орны чи 3 Африк орн байгаа шүү дээ. Япон солонгосын хувьд болохоор ч цэс нойруулчхан авдраа дэлхийд нэгт орж байгаа гэсэн. Цэсний замын авдраа гол шалтгааны гимчи гэдгийг мэдж байгаа мөртлөө тэд нэр зохицохын тулд иддэг. Биднэрт тийм юм байхгүй гэсэн. Юу гэж хэлэх гээд нэхэр бид нар энд зохицоход хэцүү орон зайтай мөртлөө хизээд нь юугаа итгэх үү гэдгийг тодорхой болсон газар дээр харин бид нар өөрсдөө шин юм сэдээд тийм ээ шин юм өөртөө ихе бие дээр туршаад тэгээд тэр нь эргээ дахиад бид нарт асуудал үүсгэж байгаа. Ийм л нэг юм одоо нөгөө муухай гэх юм айлын ирэх хүчиг дуртай юм идэнэ гэж гүйжиж тэгээд тэрийгэ болохоо ойлгосныгаа дэлхийд нэг тортлоо авдраа бүтчөөд одоо тэгээд ухаараагүй дахиад энэ яг нарийн юм ярихгүй бид хэд суугаад байна гэсэн үг. Ушаас нэг юм юу байна л да. Одоо нөгөө нэг танихаар одоо бид нар өөрийн хоолны соёлтой учраас өөрийнхөө хоолыг ингээд илүү түлхүү хэрэглэх хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэнгүүд одоо болохоор юу гэдэг чинь барууны орнд ч юм уу Америкт болохоор авокадо тост ч юм уу авокадо бол манад хизээч ургаж байгаагүй одоо бидний хувьд бол ингээд шал харийн жимс шүү дээ. Тэгэхээр одоо ингээд өглөөний цаан дээр авокадо бол ингээд сайн өөх тос учраас авокадо ид ч юм уу те эсвэл авокадоны одоо тосыг хэрэглэх хэрэгтэй гэж одоо хэлээд байгаа. Эсвэл сүүл рүү ингээд эсгсэн хүнснүүд одоо гидсний ашигтай бактерийг ингэж дэмждэг учраас монголчууд бас ингээд одоо кимчи, сауркрат ч юм уу тэднийг ингээд илүү хэрэглэх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Эсвэл энэ дээр бас дахиад юм хоёр төрлийн үзэл баримтлаа. Хоёуланг ингээд уушихаар хоёулаа ингээд шинжлэх ухааны үндэстэй юм шиг. Нэг нь болохоор энэ хүнс ийм юм ашигтай учраас чи идэ. Бүгдээрээ ингээд хүн төрөлхтөө учраас адилхан. Нөгөө тал нь болохоор хүн төрөлхтөө өөрийнхөө ингээд унж төрсэн газартаа хүн төрөлхтөө бишээ тэр одоо орны хүмүүс нь тэндээ ингээд тасан тогтцсон учраас тэрэндээ байдаг одоо байгалийнхаа одоо жишээлх юм бол бидний хувьд байдаг жимс чинь цацаргаа нь анс нэрс болохоос биш авокадо биш. Энийгээ идэх нь ингээд тэр хүндээ тасан тогтсон гэж ингээд хоёр талаас ингээд хоёулаа ингээд айгу мундаг хүмүүст яриад байгаа байхгүй. Би тэ энэ хоёрыг ингээд бас дунд нь төөрөөд алин гэдгийг ингээд бас хэрэгэлцээд л дээ. Бидний хувьд болохоор яг одоо өөр төвшөнд очсон гэсэн. Тэр нь сайн, энэ нь сайн гэхээсээ илүү тэр байгалийн мэдрэмжтэй амьдт нь бэлчээр юм алтна. Юу идэхэд дуртай ид. Яа. Хаан сайн нурмал байна. Тэр чи өөрийгөө л бодож идэнэ. Байгалигаа зүүн совингороо. Яг байгалийн хэмжээрээр. Эцснийхэн дараа дундаас нь бид нар тэр махан дотроос биес шинийн бид нар дундаас нь авчиж байгаа. Энэ бол бидний гол хэрэглээ. Мах. Хоёр төч. Махыг сайн боловсруулахын тулд сүү цагаан эднээс үүссэн бактериэр бид нар сая одоо гидсний хэвэн бишир битнэ үүсгчиж сая уургийн тэр амьтны гаралтай уургийн шингэлт чинь ингэж үүссэн боловсруулж ингэж үүссэн. Яагаад үл тэр хоёулаа амьтны гаралтай. За, гуравтач бид хэд яах вэ гэхээр гидсний хэвэн бичил битэн чинь хэвийн төвшөнд. Тэгээд одоо мутац нөлөөлөл нь багтаа байж ээж сая би хордлогонд баг орно. Хамгаалт гэсэн. За одоо ингээд нэгэнд таргалчлаа. Эсвэл одоо нэгэн төлөвлөлтөд болчлаа. Одоо тэгвэл яаж турах вэ? За яаж турах вэ гэд ингээд Google дээр хайвал баг ингээд хэдэн сая баг ингээд дэглэм ч юм уу хичнээн мянган ингээд аргууд бол гарч ирж байгаа байхгүй. За эндээс болохоор хүмүүсийн баг хоолны дэглэм барьдаг хүмүүс туршиж үзээгүй хүн баг байхгүй бах. Тураадаг цайнууд эсвэл тураадаг бүтээгдэхүүнүүд эсвэл янз янзын ингээд гой нэртэй хоолны дэглэмүүд юм эсвэл дайтууд байгаа байхгүй. Тэгэхээр энийг болохоор ингээд удаан хугацаанд хэрэглэх боломжгүй. Ихэнх тохиолдолд нэг худлаа маркетинг гэж хэлээд байгаа байхгүй. Мэдээч яриг зарим тохиолдолд ингээд калорийн хэмжээ бага байгаа учраас энэ ингээд ажиллаа тухайн үед жим буурах тохиолдлууд бол байгаа. Одоо тэгэнгүүт тураах цайнууд ч юм уу дэглэмүүд ер нь ажилт юм уу? За би бол бас яг яг судалсан. Гэхдээ тийм бүр өөрөө эргэлж үзег учраас би нэг ихтгэл өмчлөлтөд мэдээлэл өгч чадхааргүй байна. Гэхдээ ер нь бол тэр бүтээгдэхүүнээ заах гэсэн за ялангуяа детокс гэдэг нэрээр маш их олон зүйлүүд явж байгаа. Олон аргууд явж байгаа. Хүмүүсийн өрөөлөл
нэг юм бүтээгдэхүүн хөгжүүлээл нөгөөдгөө бизнес болгох гээл яриад байна гэсэн үг. Санаа. За энэ зүйлүүдэд ер нь би бас тийм тааламжтай шүү дээ. Яагаад гэвэл надад ирж байгаа хүмүүс ихэнх нь хэрэгжилж үтсэн мөртлөө үр дүн байхгүй. Тухайн үедээ нэг үр дүн гараад эргээд хивэнжидэг. За зарим нь бол урдныхаасаа ч илүү их тархалцсан. Улаан өмнөх хоолны дуршлал нэмэгдсэн. Илүү их одоо асуудал үүсгэсэн орж иж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол 10 хүний нарыг хэрэглэхэд одоо 7-8 дээр нь үр дүн өгчөөл ок. Энэ бол болж. 1-2 дээр нь үр дүн өгөөл нөгөөдхөөс үрчгнээл. Тэгээд энэ дээр яваад байгаа би бас тийм одоо сэтгэл тундуур өгдөг гэсэн. Айгүй олон дайтууд одоо би ингээд зүгээр одоо хэрэглэгчийн зүгээс ирэл да зүгээр гэмжийн зүгээс биш. Яагаад гэхээр нөгөө өмнө нь би ингээд нэг таргалж ирсэн байхгүй. Тэр үедээ ингээд турхын төлөө юу ч хийхээс буцахгүй гэдэг шиг ингээд айгүй олон дайтуудыг туршсан байхгүй. Тэндээс хамгийн их ингээд хүмүүсийн хэрэглэдэг нь өндөгний дайт гэдэг байхгүй. Өндөг одоо идэх гэсэн. Өдөрт болохоор ингээд 7-8 өндөгчлүүд иддэг. Тэгээд ингээд 7 хоногт 10 кг турана гэсэн юм аим гоё юу те. Айгүй өндөр үр дүн амлцсан маа. Тэгээд дээрэс нь өндөгч нь гайгүй хямдхан. Тэгээд өндөг идэх тахаар ингээд сүлрэг өндөг хагаас уур үрээд тэгээд ингээд энэ ингээ ажиллахгүй за дандаа хүн өндөг идэн гэж угаасаа байхгүй. Хоёрдугаар талаараа нэг юм байцааны шүлний тэглэм байдаг байхгүй. Тэгээд яг байцааны шүлээ идтээ үнэхээр жингээ ингээд хастагч гэсэндээ сүлрэг ингээд байцааны шүлээ идэхээр үнэхээр ингээд сэтгэлээр оноод хоолоо харахаар ингээд бүр гомдоод. Тэгээ ингээд сэтгэлээр унаад тэрийг ингээд хэрэгжүүлж чадахгүй ингээд одоо тэгэл ингээд буцаал өөрийнхөө нөгөө хоолоо идээд ирэхээр ингээд буцаал жимээ ингээд нэмэгдчихэж байгаа байхгүй. За үүний дараагаар ингээд хүмүүсийн дунд амар хот олж ирсэн сэдв нь 2000 он 2010 онд ингээд одоо манад одоо ч гэсэн байгаа л да одоо K-pop урсгалын одоо хүмүүс байлаа шүү дээ. Тэнгүүд ингээд тийм K-pop одоо тийм хоолой дэглэм байдаг байхгүй юу. Тэрийг ингээд бас турч үзсэн. Одоо Аюугийн дэглэмч гэдэг юм өглөө нэг ширхэг алим мэднэ. Плютэй эсвэл нэг уургийн шийг уугаад тэгээд өдөр болохоор нэг ширхэг нөгөө чихэрлэг төмс идээд орой нэг алим мэддэг ч л амар жоох юм мэддэг тийм дэглэм байдаг байхгүй. Тэрийг ингээд туршиж байгаа. Тэгээ ингээд туршаад үзэхээр угаасаа тэрийг ингээд өргөжлүүлж чаддаггүй өөр юм дундуур нийтээ тэгээд ингээд сэтгэлээр унаад. Тэгээ угаасаа ингээд бүтлгүүтэй. Тэгээд 5-6 хоног ингээд бариад 3-4 кг хасдаг ч гэсэндээ тэрхүү орн ингээд бодис солилцоогоо удаашруулаа ачиж байгаа байхгүй юу. Тэгээ буцаад ингээд өөрийнхөө иддэг хоолыг идэхээр жин ерөөсөө хасахгүй. Тэгээ ингээд жин хасах чинь бас ингээд айгу сэтгэл зүйтэй айгу холбоотой. Ингээд нэг юм хийн гээд ингээд чадахгүй ингээд буцаад ингээд одоо яа дэглэм гэдэг нь шүү дээ. Нэг ингээл буугаал дээшлүүлээд тахаар чинь ингээд сэтгэлээр хүн айгүйх ингээд унж эхэлдэг. За удаа угаасаа боли одоо угаасаа бүтэхгүй мэддэг юм. Ер нь бол яг ингээд хүнд за жингээ хасаараа гэж зөвлөх айгүй амархан мөртлөө хасах чинь бас айгүй хэцүү. Тэгээ үүнээс л үзэхэд бол ингээд цай ч юм уу тий одоо тураах цай одоо ерөөхдөө бол ингээд гүйлгүйлтгэл цайнууд чинь одоо тураадаг цайнууд гэж явж байгаа шүү дээ. Гүйлгүүлээд тэр хүмүүсийг ингээд усыг ингээд хасуулаад тэр хүмүүс ингээд ус гүйжилтэнд ороод жингээ үцхээр ингээд гой турцсан байгаа юм шиг мөртлөө буцаал ингээд хэвийн одоо маа арсны хуурай. Тийм хураашаад эсвэл ингээд нөгөө давсгүй хоол идүүлээд байдаг шүү дээ. Дандаа давсгүй хоол идэн гэж байхгүй. Давс ингээд буураад ирэх юм болно. Цуснд кипонатри юм болоод ирэх юм бол толгой иргэн ухаалдаж унангаа алдна тэгсэн хүмүүс эмнэлэгдэр ч гэсэндээ бас ер нь бол ирж идэг ш. Тэгэхээр яг юм богино хугацааны дэглэмүүд гэхээс илүүтэйгээр урт хугацаанд яг өөртөө юу тохирч ийн гэд одоо ямар нэгэн зүйлийг нь хит хитүүлэхгүйгээр хөдөлгөөнөө илүү хийдэг ч юм уу. За эсвэл ингээд өөртөө урт хугацаанд хэрэгжүүлж чадах зүйлээр л яг жингээ хасах нь бол хамгийн зөв юм шиг байгаа юм. За би бол тийм амар мондөг одоо тэр жин хасдаг мэрэгчлэлт нь бол биш. Гэхдээ гол зарчмын өрдөл өсөхгүй байх хэрэгтэй. Цангахгүй байх хэрэгтэй. Сэтгэл зүй доктортой байх хэрэгтэй. Өрдөл гол зарчим лээ. Тэгэхээр өрдөө яагаад тэгэхээр одоо хүн эн чинь өөрөө яал биш байхгүй. Таргалчлаа би ингэхтэл таарсан тий. Би энийг ялан дийлэн таван дийлэн тэр стресс ч өөр эргээ дахиад асуудал үүсгэх гэсэн. Ердөө тэгэхээр тэр хязгаарыг одоо бүр тэр одоо асуудлыг бид нэр үүсгэж болохгүй. Харин хүслийнхаа төлөө бол даван туулах тэр хүсэл зүйл гэдэг нь өөр гэсэн үг. Тэрний юу гэсэн үг гэхээр хүн хэдий ч нэгээр хөсөн төдий ч нэгээр тэр бэрхшээл саадыг одоо хөнгөн тавах. Тэр орон зай үүснэ гэсэн. Юу гэж хэлэх гээд юм гэхээр ердөө хүн нэгдүгürt уургийн хэрэгцээг бүрэн хангаж явах хэрэгтэй. Одоо ингээд усан хацаг гэж зарлаад эхэлчихэж. Тархтаа мацаг гэж зарлаад эхэлчихэж. Тий. Хаврын цаг шүү дээ. Монгол орны хавар. Юу ус, юу тарг. Аль бүр идж байгаа зүйл нь ч өөрөө шин бахтай ядрал авахгүй тулд бид нар харин зохистой байдлыг үүсгэх хэрэгтэй гэсэн үг. За
За 2 3 дэж болохоор би бол энийг харь юм одоо тэр орныхоо нөхцөл байдал таарсан юм байгаа. Харин Монгол уламжлалч байгаа штэ. 5 цулын мац гэж байгаа. Үүний саам гэж байна. Тийм ээ? Хордлого маш сайн тайлдаг. Хүнсүүд байна. За тэгээд тэр барайц уламжлалтын эмчилгээний аргачлалууд байна. Зөндөө өсөв. За тэгээд фитнес байна. Хөдөлгөөн. Ердөө оройн хоол хасаад алхалт хийхдээ энд бол үр дүн гарна. Гарцаагүй үр дүн гарна. Тэгэхээр тийм алсуураа бид ингээд зүг замаараа явахгүй нэг л одоо нөгөө ингээд элби юм шиг алгарын үлсэн юм шиг үр дүн гаргаал тэгэл маргааш нараг цэмбигээл зүгээр явж байгаа юм шиг санаж байна. Энэ бол асар буруу. Маргааш нь л мис салах гэдэг юм л. Тийм маргааш нь салах. Тэгээд тэрнийг хамруулсалтай нэг юм ихээр өрдвөл 100 намар 2 бол жин хасах хэрэгтэй буюу би одоо ингээд муу зүйлээсээ салдаг. Ойлрлоо. Өрдвөл ингээл ойлгочих хэрэгтэй. Гэтэл бид нэр өвөл хавар 2 өлсөд юм гэсэн үг. Энийг халтайгаа усаад. Тэгээ зөрүүлээд нэг үр дүнд хүрч байгаа боловч нөгөө талаасаа сэтгэл зүй болоод би нөрөө тамир муутай дараагийн өвчнийхөө суурийг дэвсэж өгч гэнэ гэсэн үг. Бэлдэж өгч гэнэ гэсэн үг. Гэтэ ер нь бол одоо мацаг барих чинь одоо маш олон талын эрүүл мэндийн ач холбогдолтой гэж үздэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт мацган дээр одоо бас дахиад айгүй том ингээд эрдэмтэд гарч ирж байна л та. Гэтэ тэр хүмүүсийн ингээд үзэхээр ерөөсөө ингээд тэр уйлралд магадгүй нөө Монгол орны хахар хатуу уйлралтай холбоотойгоор бид нэр арай өөр байх хэрэгтэй юм шиг байна. Тэр хүмүүс л хизээч ингээд за хавар мацаг барихгүй шүү ч юм уу өвөл ингэхгүй гэхгүйгээр мацгийг ингээд бариулаад одоо тэнгуут нөгөө та сонсно нөгөө одоо дэлхийн номер 1 ингээд мацгийн одоо эмч гээд Alan Goldhammer гэдэг эмч байгаа байхгүй Английн эмч хаа. Тэнгүүд энэ эмч болохоор ингээд Англид өөрөө мацгийн клиниктэй хүмүүсийг авчираад зөвхөн ингээд усан мацаг бариулдаг. Тэгээ усан мацганд болохоор хэр хугацаанд үргэлжлэх үү гэхээр дунджаар 5 хоногоос ингээд 40 хоног орчим тэр хүмүүс өөр юу ч идэхгүй зөвхөн ингээд усан мацаг барина. А гэтээ мэдээж хэрэг клиник учраас нөгөө одоо сивингийнх нь одоо электролитуудыг нь бол ингээд хяндаг. За тэгэнгүүтээ юу гэдэг юм лээ 40 хоног тэгээд хэрэг хангалтгүй гэж үзэх юм бол ингээд дахиад жоох ингээд амарч агаад буцаад нөгөө нэг хоолтонд нь оруулна шүү дээ. Зүгээр ингээд 40 хоног мацаг орж ясна өөрийнхөө имийг зүгээр идэх юм бол тэр хүн бол шууд өгөхгүй шүү дээ. Тэгээд дахиад ингээд 40 хоног ингээд бариад тэгээд ингээд энэ дөнгөөр болохоор ингээд архаг гууж өвчнүүд тархалтаас гадна бүх ингээд өвчнүүд артеринд орж тэгсэл тэр итэл ингээд хавдрын үеийнүүд хүртэл ингээд буцаж иргсэн гэсэн удаан хугацааны мацгаар тийм юмнуудыг ингээд ярьдаг байхгүй. Гэтэ энэ хүнийг би эзэж ингээд хавар болоод өвөл ингээд мацгаа барихгүй гэсэн байхгүй. Ингээд жилийн 4 үйлрэлт ингээд ярьж байгаа одоо мацаг барина гэж байгаа байхгүй. Тэг хүн болгоныг ингээд мацаг барихыг бол зөвлөдөг. Тэгэхээр энэ дээр миний нэг асуух гээд байгаа юм юу гэхээр хавар өвөл гэдэг нэг манайхтай л өрмөц цаадаг шүү дээ. Хоёрдугаар болохоор мацаг барихыг болохоор хүмүүс ингээд зөвхөн мацаг барих гэхээс илүүтэйгээр мацгийн дараа хоолоо яаж идэх вэ гэдэг чинь мацаг барихаас илүү чухал байгаа байхгүй тий. Ялангуяа одоо шинэ жил болохоор бүгдээрээ ингээд гой палаж малаажиндаа багтана гээд хоолоо ингээд хасч эхэлдэг. Нэг харамсалтай тохиолдол бас хэдэн жилийн өмнө гарсан шүү дээ. Нөгөө шинэ жилийнхаа ингээд гой даашнасандаа багтана гээд хоол идэхгүй 2-3 хоног идэхгүй байжгаад бис ерөөхдөө миний ойлгосон нь юу л тэр шүү. Тэгээд тэнгуут ингээд хоолоо гинт идэнгүүт одоо огт хоолгүй байжгаад give and take гэх гэж юм да хоол идээд ирэхээр энэ дээр refeeding syndrome гэж юм гарч ирдэг. Энэ үед бол ингээд шууд зүрх зогсдох ч юм уу шууд ингээд одоо өөхөх аюултай байдаг. Тэгэхээр энэ ингээд хоолнд буцаж оруулах нь бол чухал бас байгаа. Энэ дээр хүмүүс дээр ийлээд хацаг гэтээ жин хасахад бол нөлөөтэй чухал арга бол мөн үстэй. За хоёулаа нэлээд чухал сэдв ярьж байна тий. Тэгэхээр би юу ч хүмүүс өлөөд юм бол зүгээр л цаашилж идэж л гэж. Асуудыг өндрүүлээ тий. Зүгээр л бидээ зөгтсөн буюу удамшил дээлт хүнс гэж байна. Тэрийгээ сайн 50 удаан амтрахаж зажилж идэж гэдэг нэг дөрөв үглийг хэлээд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр заавал тэгж идээд болчих зүйлийг тэгж хүндрүүлж хүнийг зоогоод тий. За нэгт хоёр дахь нь ямар вэ гэхээр 5 цулын мац гэдээ бид хэд одоо ингээд уламжлал сэргээсэн. За энэ дээр бас олон хүмүүс амрагдсан. Ер нь бол нэг гамтаага нийлээд 14 хоног болдог. За бүр сайн хичээсэн хүмүүст бол ингээд 21 хоног. Гэхдээ тэр хүмүүс үлсэхгүй, цангахгүй гэдэг зарчим байна. Ингээд 7 хоногийн дотор ер нь хамгийн дээдлийн хүн ер нь 10 хил хийсэн шүү. Үлсэхгүй, цангахгүй гэсэн зарчим. Тэгсэн мөртлөө нөгөө хоол нь удамшилт ээлт. Тэнд ямар ч уургийн хаалгадал үүсэхгүй.
Хэвийн байдлаа хадгалаад асуудлаа шийдэх. Тэгэхээр хэвийн байдлаа алдагдуулчаад асуудлаа шийдэх. Хоёр өрөө. За гурав дахь нь юу вэ гэхээр хүн өөрөө хэдий ингээ хүсч мэдж байгаа ч гэсэн бид хэдийн хувьд өөрөө ийм энергийн тухай ойлголтод монголчууд маш өндөр мэдлэгтэй л гэсэн үг. Тэгэхээр яагаад бидгээд 100 тийм ээ? Жин буурах улиралч мөн байна гэдэг. Байглаасаа эрчим авдаг улирал нь охно шүү дээ. Тийм учраас хөдөө явъя, төрсэн газараа очие гэдэг байгаа чинь тэр чинь өөрөө тийм мэдрэмж гэсэн үг. За энийг хамгийн сайн мэдрэг байгаа хүмүүс нь бид нар одоо аахгүй. Маад хүн төрөлхтөнд энийг бас учрыг тайлж өгөх хэрэгтэй хүмүүс нь монголчууд гэж магадгүй гэсэн үг. Зарчим нь бол угаасаа бүгдээрээ адилхан гэсэн үг. Тэр одоо макрофаг хэсэг идэвхжүүлээ тийм ээ. Тэгээд автофаг өөрөөрөө асуудлаа шийдвэрлэх тэр арга зайг нь л үүсгэж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ хохирол нь өөрөө хохирол. Тэгэхээр аль илүү хохиролтой байна, аль илүү бага хохиролтой байна гэдгийг бид сонгох хэрэгтэй гэсэн. Тэхний өөрөө ямар зарчим гэхээр өөдөө өлсөхгүй, цанхахгүй байх гэсэн нь өөрөө хамгийн суур зарчим нэг байхгүй. Харин бусад зүйлүүд төр буюу хамгийн оновчтой зүйлийг л өгөхөд бусад үйлдэлүүд нь ингээд цэгцэрнэ. Буюу тэнцвэртэй байдлаа олно гэсэн. Тэгэхээр миний бодлоор бол яг энэ зарчим бол хамгийн одоо сонгодог байна, шилмэл байна гэж үзэж байгаа гэсэн. За үүний дараагаар нөгөө жин хасалтан дээр нойр бол илүү чухал тийм. Нойрыг ярихгүй болохгүй. Ерөөхдөө нэг нойргүй хоноод яхаар маргааш нь ингээд нэг юм хэрэггүй зүйл гэдэг жоохон чихтэй ч юм уу юм төргөн ол идэх гэдэг. Дээрээс нэг орой сууж ажиллаж байгаа хүмүүс ерөөхдөө жоохон жин имх гэдэг нь ингээд сууж ажиллахаараа юм идэд ч юм уу уугааддаг. Тэгэхээр нойр болоод юу жин хасалтыг болоход тэглээ. Хоёулын өнөөдрийн подкастын үед болохоор миний бодлоор нэлээд тийм өргөн нэлээд яг одоо том агуулга барьсан ч гэсэн яг одоо яг би яах юм бэ гэдэг рүү илүүсэн хандуулах одоо шаардлага байна гэсэн үг. Тий одоо хоёул тэр чиглэлөө гэсэн. Юу гэсэн үг гэхээр бид хэдийн хувьд болохоор одоо нойр жишээ хоёр янз байна. Миний мэдхийн. Ялангуяа өндөр төр дээлдэг хүмүүс жин боодгүй гинэ. Жин боодгүй. Жин нэмэгддэг. Хоёрдож өглөөд их унтдаг хүмүүс. Жин боодгүй нэмэгддэг. Тэгэхээр өглөөд ердөө энэ цус суллах буюу энэ цуснаар чанс шүүрлийн үйл ажиллагаа хурдан хичнээн одоо ингээд цаашлуулж дараагийн үйл ажиллагаанд бэлтгэл хийдэг бол өөрөө маш чухал гэсэн үг. Тэгэхээр унтмаар санагдаж байгаа бол юм идчихэд тосроо юм идчихэд тийм ээ. Харвар жишүүл 3-аар тосны найрлагыг барьсан зүйл идчихэд тэгээд цуснаар оруулж ажилласны дараа унтаач гэж. Энэ өөрөө жингийн эрсдэл сэргийлж өгөх гэсэн үг. Гэт ийм чухал ойлголтууд нойртой холбоотой гардаг гэсэн үг. 2. Гурав дахь нь болохоор нэмж хийх юм болохоор тэр ялангуяа тэр одоо өөхнөөс ялгардаг гормонууд гэж байгаа. Дааврууд. Тэрний үйл ажиллагааны тогтворчлол нь өөрөө нойр гүн байж явагддаг юм байна. Тэгэхээр тийм учраас тэгэхээр энэ зүйлүүд ч өөрөө бид хэдийн хувьд бол гүн нойр сайн авах тусам жингээ хэлбэлзүүлэхгүй байх нь байна. Зохист дээр дэрлэх тусам жингээ хэлбэлзүүлэхгүй байх нь байна. Өглөө эрт босож өглөөний цай уух нь өөрөө эргээ жингээ хэлбэлзүүлэхгүй байх нэ гэсэн үг. Бас нэг ийм юу би боддоо онолч юм уу нэг гараад ирсэн юм. Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол гэж хэлдэг шүү дээ. Зарим нь болохоор энэ бол ингээд Америкийн зөв өглөөний хоолны ингээд маркетингийн сурталчилгаа байсан. Өглөөний хоол бол ингээд хамгийн чухал хоол бол юусоо биш ээ гэдэг. Таныхаар бол өглөөний хоол бол хамгийн чухал хоол. Бүгдээр тэгэл байх хэрэгтэй чинь. Тэр үе цаг үедээ л нэг нь цуснаар оруулж суллаж тийм ээ 6-8 цаг чинэрсэн байгаа тэр үйлдэл дээр дим өгч ийн гэсэн үг. Хоёрт нь шимийг авч ийн гэсэн үг. Гуравт нь нойрон бэлдэж ийн гэсэн үг. Оройны хоол. Тэгэхээр энэ гуруулаа чухал. Яг зэрэгцэж ойлгох нь. Одоо тэгэхээр яг ингээд жингээ яач хасах уу гэд суугаад одоо үзэж байгаа хүмүүсээ таны хэлж байгаа зөвлөгөөг одоо ингээд багцлах юм бол нэгдүгээрт ингээд одоо түргэн одоо хугацаанд жин хасуулна гэсэн өндөр амлалт байгаад байгаа цай ч юм янз бүрийн бүтээгдэхүүн эсвэл 7 хоногт хэдэн килограмм тавирна гэсэн тийм одоо үр дүнгууд бол хэрэггүй. Хоёрдугаар талаараа ингээд юу ч идэхгүй, уухгүй одоо хавар намартаа ядарч ингэж жингээ хасч одоо хэрэггүй. Зүгээр ингээд
зохистой зөв зүйлийг идэх нэ гэх юм. За 3 дугаар болохоор одоо өглөөний цайг алгасах ч юм уу да тэгхгүйгээр одоо өглөөний цай өдрийн хоол орой хоол ер нь бүгдээрээ адилхан байх нэ. За үүний дараагаар болохоор нойрыг маш сайн авах нэ, гүн нойртой байх тусмаа. Дээрээс нь болохоор одоо тархалт бол та хордлогын өвчин гिचлээд байгаа шүү. Тэгэхээр одоо идж байгаа зүйлдээ анхаарад хордлогыг ерөөхдөө тайлах юм бол жин аяндаа бас буурнаа. Бас дээрээс нь тайлахгүй ч гэсэн хордлоготой зүйлүүдийг бага хэрэглэх гэсэн үг. Нүүрс ус тийм ээ. Тэр инсулинийг их шаарддаг зүйлүүдийг бага хэрэглэх гэсэн үг. Өгшөө энэ дээр нэг бас нэг сонирхолтой юу байсан. Одоо гликемийн индексүүд байгаа шүү дээ. Одоо цусны сахарыг хэтэрхийх өндөр өсгөдөг одоо хүнснүүд. Тэрэн дээр болохоор нэг судалгаан дээр эхлээд одоо нөгөө нэг эслэг бүхий ногоон хүнсүүдийг эхэлж хэрэглээд хоолыг нөгөө ямар хоол идж байгаас гадна хоолыг ямар дараалалаар идэх нь одоо гликемийн индекс буюу одоо цусны сахарын хэр зэрэг өсгөхтэй болохоор шууд хамааралтай гэж хэлээд байгаа байхгүй. Одоо тэр хэмжээнд зөвлөж байгаа бол эхлээд ногоон салаатаа идэх юм бол идчихээ дараа нь ингээ үндсэн хоолоо идээд хамгийн сүүлд нь десерттэй ч юм уу да хамттай зүйлийг идэх юм бол цусны сахарыг ингээд хамаагүй бага бууруулж байгаа байхгүй. Эсвэл ингээ шууд өлсөөд одоо ингээд десертнээсээ буюу тортноос ч юм уу да эхэлж идснээс хамаагүй бага идж байгаа. Тэгэхээр яг адилхан зүйл идж байгаа хоёр хүн мөртлөө зөвхөн хоолоо идэх идж байгаа зүйлүүдийн зөвхөн дараалал нь өөрчлөгдөнгүүт тэр хүний ингээ цусны сахарын хэмжээ ингээд одоо шал өөр хоёр төвшөнд бас байж болж байна гэсэн байсан. Тийм. Тэрэн дээр санал нийлж байна. Тэрнтэй санал нийлж байна. Угаасаа ногооноос төрүүлж идэх хэрэгтэй гэдэг зарчим ирдэг. Бас нэг зүйл нь юу вэ гэвэл өртөөл удаан тайван хамтрахад зайлшилж байна. Өртөөл зайлшилт. Тэгэхээр юу идэх гэдэг нь чухал ч гэсэн яаж идэх нь өөрөө эргээд сурчих дадал үүсгэж юм бол юу идэхээ олон гэсэн үг. Логик нь яаж идэхээ мэддэг хүн юу идэхээ мэддэг болчдаг гэсэн үг. Тэгэхээр яаж идэх буюу тэр зайлж идэх дадал дээр л их сайн төлөвшмөр. Дээрээс нь бас нөгөө хүн болгоны мэдээд байгаа мөртлөө хэрэгжүүлэхгүй байгаа нэг зүйл нь юу гэхээр бид нар ингээд хоолоо идчих чадаа зөвхөн хоолоо идэхгүй байгаад нь л та данаа ингээд уцаа хараад ч юм уу эсвэл ингээд зурт үзэнгээ иддэг. Тэгээд ирэхээр бид нар ингээд хоолоо хурдан идэж гин үү удаан идэж гин үү гэдгийг ингээд анзаардаггүй. Дээрээс нь ингээд хэтрүүлж идэж гин үү ингээд яг тохирсон идэж гин үү би ер нь цадж гин үү цадахгүй байна уу гэдгийг мэдэхгүй ингээд хитрхийг ингээд стимуляц аваад ингээд юм үзээд идээ тэрэндээ ингээд анхаарлаа хандуулаад тэгээд байгаа нь бас аягүй хөндлөлөө таш байна. За юм гол зарчим нь юу л дөө үнэхээр л та турыг тий жингээ хаасан. За эсвэл би эрүүлчээ, эсвэл би энэ өвдөлтөө багасгая, эсвэл би энийгээ би одоо илаар болгоё гэд биеийнхээ тухай бодож л байгаа бол бие чинтэй чи холбоотой 3 үнэлэл дээрээ чухалчлагч. Хоолой идэхдээ цаг гарга өөртөө. Амтрахаж удаан залжид. Хөдөлгөөн дээрээ цаг гарга. Дээр нэмээд нойрон дээр. Шиний нойрыг гүн удаан өршлүүлж бат бөх нойртой байх орон зай үүсгэх. Гэхдээ энэ гурав ч өөрөө эрүүл байх суурь нөхгүй. Тэгэхээр үнэхээр л турыг гэж бодож байгаа бол энийг хэрэгжүүлээч. Жингийн илүүдэлтэй хүмүүсийг анзаараарай. Ер нь бол маш хурдан идэх хүмүүс. Тэгэхээр өрдөө энэ дээр жингийн 20 эсрэгээрээ эрүүл хүмүүс ч удаан зайлшилдаг байхгүй. Нөгөө талдаа юу вэ гэхээр нөгөө хүний бие хордлохгүй байх хэрэгтэй. Зарчим байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бие таньдаг хоолыг зохистойгоор амраагаар оруулаач. Хит хилчлэг өөртөө аваад тэгээ энэ нөрөө игээд дахиад эрсдлийг бий болгож байна гэсэн. Нөгөө талдаа юу вэ гэхээр энэ ихэвчлэн зүүн харцны гачтай хүмүүс. Жиг хэлбэлтэй. Энэ нэр анхаараа л гэсэн. Тэгэхээр ердөө энэ гурваас за би эхлээд хоолоо сан зайлж идэх юм байна. Нойроо шөнийн нойрыг би алгасгах нь өөрөө жин буурахгүй нэмэгдэх эрсдлийг надад үүсгэх юм байна. Гурав дахь нь би хөдөлгөөнийг чухалчлах юм байна буюу булчин юм асан нэмэх юм байна. Тэгээд хордлого тайлах. Тэгэхээр мацгийг өвчлэн одоо хавар орой, намар орой хэрэглэн загс цагна. За тэгээд энэ нэр юм дээр анхаарах гэхээр өрдөө арцх нурууны барай хийж иж сая тэр гажиг засч иж давтаж жиний бүхгүй байх өслийг бүрдүүлнэ. Учир нь энэ эцсийн үйлс хөдөлгөөний хориг гэдэг бол өөрөө эргээд сэмжлэх үндэс нь үүсдэг гэсэн. Өтгөн хаталт өндөртэй хүн жингээд хэвлийн тойрны өндөр байх гэсэн. Багмаатлын өндөр гэсэн. Тэгэхээр ингэн дээ. Тэгээд ердөө оройн хоол алхалт хоёрыг хийхдээ ямар ч хүн тоо. Одоо нөгөө алхалт хийх гэхээр чинь заавал 10,000 өдөрт ер нь хүн 10,000 алхах хэрэгтэй гэдэг
байгаа шүү дээ. Танийхоор бол заавал 10,000 алах хэрэгтэй эсвэл 10,000-аас болж өгвөл 10,000-аас илүү алах хэрэгтэй юм уу? Эсвэл нэг за та тэдэн настай тийм бол нэг 5,000 алхахад болно ч юм уу? Тийм юу байна уу? Би бол тэр 10,000 халахалт за тэр бас байж болно. Гэхдээ нөгөө цаг хараад тийм ээ тоолоод алхах тэр нэг зүйл байж болно. А гэхдээ ерөнхийдөө бол оройн хоолны дараа. Өглөө. Энэ бол угаасаа алхалт заавал байх хэрэгтэй зүйл. Тэгэхээр ажилдаа алхаж явж очие. Эрэхтэй алхаж ирээч. Энэ зүйлүүдийг л хэрэгжүүлэхэд нэлээд сайн үр дүн үүсэх болов гэж бодож байна. Гэтэ нэр нь хийх зэрэг хоолыг юм би бас хэлж өгдөг тийм. Тийм шүү. Яг хүмүүс нөх хөдөлгөөн хийхэр чинь одоо нэг ийм ажиглагдаад байгаа байхгүй. За одоо хөдөлгөөн хийх юм бол би одоо ингэ фитнес бүртгүүлэн ч юм одоо би ингэ йогт явна, пилатест явна. Одоо тэхинд бол одоо арай мөнгөгүй хатан жоохон байж байгаа. Би эсвэл багштай явна. Багшгүй болохоор үр дүнгүй ч юм уу. Арай жоохон ингэ заримдаа хөдөлгөөнийг жоохон хүндрүүлээд тах шүү дээ. Хөдөлгөөн ч ингээл бидний ингээл өглөө басаал хийдэг. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Арайс 30 минутын тасгал шүү дээ, тий. Тэгэхээр миний хувьд бол тийм л юм нөө тэгэл зөвлөмөр байгаа юм. Тэгээд миний бодлоор энэ хасах тийм хэцүү биш ээ. Зүгээр л сайхан гой палаж өмсч юм төсөөлөөл тий. Сайхан мөрөөдөөл тэрний тулд одоо зохист Монголын аргачдууд байна шүү дээ. Тэгээ би нөгөө бус даргуудыг яагаад үүсгэж байна гэхээр би 5 цолыг мэддэг болцсон алдаа үүсгэж байгаа байхгүй. Тэр нь болохоор буруу гэж байгаа биш. Тэрнээс ч илүү сайн арга байна л санал болгож байсан. Тийм байна. Сүүлийн үед одоо яриад бас ингээд за сүүлийн хэдэн жил ингээд бас айгу хоотойгоод байгаа сэдвүүд нь л одоо хоолны дэглэм болвол одоо ер нь энэ carnivore буюу зөвхөн махан хоол идэх дэглэм. За болоо кето дэглэмүүд орж ирж нүүрс багтай өөх тос одоо болоо илүү уургаар илүү баялаг хүнсийг бол хэрэглэх юм дэглэмүүд одоо их эрчимтэй байна л да. Энэ жин хасахад өөрөө бас илүү үр дүнтэй байгаад байна. Мэдээж хэрэг нүүрсээр баялаг ч юм уу хитрхи түргэн хоол идэхтэй харьцуулахад энэ хоолнууд бол угаасаа яалтчгүй эрүүл мэндийн хувьд бол хамаагүй өндөр ач холбогдолтой байгаа. Тэгэхээр таны одоо 5 цолын мацаг чинь нэг төрлийн carnivore diet мөн үү танихаар? Нэг талдаа бол тэр ихтэй богино хугацаанд ч таа. Богино хугацаанд. Ер нь бол хүн идэж болдог зохист зүйлийг идэж чаддаг чадвараа хадгалж татах хэрэгтэй. Өдөр гэсэн хүний амьдрал юу ч тохиолдож бол би хэлдэггүй. Тэглээгээд бид нар юм иддэг арах шүү бай гэсэн үг биш. Гэхдээ энэ чадамжаа хадгална гэдэг чинь дахиад энэ чодомшин шүү дээ. Хоёр дахь нь бид хэдийн үед юун дээр анхаарах юм гэхээр хит туйлширсан юм руу заавал яагаад одоо сонголт хийгээд байна вэ? Зүгээр л эн чинь цагаан гурал тийм ээ. За тэгээ цагаан будаа. За хөрсний гүнд ургасан одоо ногоо. Хамгийн их цардуул өндөр хавламжтай зүйлүүд дээрээ л би тэгэд жаахан жолоогоо татчихжээ гэж байгаа шүү дээ. Чадвал нэг 7 хоног 20. Чадахгүй бол одоо тэгээ нийт хоолныхоо хэмжээг 2 дахин бууруул. Ердөө иймэрхүү байдлыг л бид нэр зөвлөх байгаа. Тэрнээс бас ингээд амар сүртэй юм болоод хүмүүс өдөөл тэнд дээр алхам хийхгүй байгаа. Тэгээ чихэрлэг хүнс. Чихэрлэг хүнс идэл дээр нэмээд нүүрсэн хэрэглээ өндөртөлөөл хэрэгжилээвэл энэ бол чинь болохгүй. Ямар ч боломж өгсөн. Яагаад гэвэл хүн чинь хэдий хэрэгцээ үүснэ төдий чинийгээр илүү их боловсралтайгаар өөрийнхөө авъя гэснээр авчиад байгаа байхгүй. Одоо нэг үргэлжлэл би 1 кг хоол идэхэд 300 нь би өөртөө татлаа 700 дутуу боловсарч өтгөнөр гарна гэсэн үг. Харин би одоо нүүрс ус дахиад 2 дахин бууруулсан ч гэсэн яах нь 500 идлээ ч гэсэн дахиад миний би яах нь 200 татлаа тэгтээ илүү их энерги боловсруулна. Дахиад 300 нь өтгөнөр гаргана. Тэгтээ 300 боловсруулахын тулд дахиад яах нь 200-аас буурч орж баг зэрэг л буур. Харин 500 боловсруулахын тулд гэхээр бас тэгээ өөр. Юу гэж хэлэх гээд нэг бол дараагийн бид гэдэг том асуудал бол их эзнээсээ олж бид нараас өвдөж байгаа. Бид нар нөгөө өсөх болоод цангаахан мэдрэмжээ бас хооронд нь сайн ялгаадгүй гинэ. Цангаж байгаагаа мэдхгүй ингээд өсөж гин гэдэг явж юм идэт байдаг. Тэгэхээр ч ингээд калори илүү хитнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг өсөд байгаа цангаад байгаагаа мэдхийн тулд эхлээд жоох ингээд өсөд байгаа юмсан бол бид нэг аяг ус ч юм уугаад жоохон хүлээгээд тэрх юм бол үнэхээр өсөх хүч цангах мэдрэмжсэн бол зүгээр дарагдчихдаг гэжлээ. За үүний дараа нөгөө одоо яг дэлхийд дахинд бас ингээд айгу халуун сэдв болоод байгаа жин хасах юм байгаа шүү дээ. Ozempic гэдэг байгаа. Ерөнхийдөө нөгөө GLP-1-ийн одоо рецептортой холбогдогч одоо энэ юм. Ер нь бол ингээд жин хасах зориулттай биш. Энэ бол нөгөө
диабетийн 2 дугаар төрлийн одоо чихрийн шижинтэй хүмүүст бол зориулагдаж гарсан цусны сахарыг болохоор докторжуулагч одоо юм штэ тий. Тэгэнгүүт энийг болохоор ингээд Холливуудын одуудаа Ким Кардашиан гоо селебритинууд хэрэглээд ирэнгүүт одоо ингээд Монгол тасны нэмийг хэрэглэдэг хүмүүс бас зөндөө байдаг аахгүй. Гэхдээ үнэхээр жингийн бол айгүй сайн хассан байгаа бол харагдаад байдаг. За үүн дээр болохоор нэг яригадаад байдаг юм та нөө Ozempic face гэд сонссон уу? Тэр нь болохоор ингэж хэлээд байгаа байхгүй. Одоо ингээд Ozempic-ийг хэрэглэж жин хасж байгаа хүмүүс ингээд юм жингээ хасгаар ингээд царай нэмэх хөнгөр болоод ингэж хасагдаад ингээд тэрийг ингээд Ozempic face гэдэг байгаа байхгүй. Гэтэ энийг бол ингээд эмчнэрийн ч юм уу да яг энэ мэрэгчлэтнүүдийн хэлж байгаагаар бол энэ нэмийг хэрэглээд турснараа одоо ийм царайтай бол болоогүй. Энэ бол зүгээр одоо ингээд хэвлэлийнхний хүний анхаарлыг бол ингээд татах гэж гаргасан зүгээр юм нэр том юм аа гэсэн мөлий. Тэгээ мэдээч яриг одоо түрүүн таны хэлсэн энэ зөвлөгөөнүүдийг хэрэглээд өөртөө ингээд хүндрэл үүсэхгүйгээр турч болвол заавал ингээд чихрийн шижинтэй хүний тариаг хэрэглэх шаардлага бас байна уу? Би үүж зөвлөхөр байна гэхээр нэгдэл жингийн илүүдэл гэдэг бол энэ бол алдаа. Бидэнд ч алдаа гарсан гэсэн үг, өөрөө эрүүл мэндийн мод тусал болгоод тэн дээр ингээд эрүүл амьдрах хэв маяг дээр алдаа гарсан гэсэн. Тэгэхээр яг энийг юм тууллаараа тэр алдаагаа засна гэдэг бол нэг шат ахиу гэсэн. Тэгснээрээ тэр хүн эргээд эрүүл амьдрах хэв маягт орснороо эргээд гэр бүлтэй ч гэсэн үлгэрлэнэ. Сайнаар үлгэрлэнэ гэсэн. Тэгэхээр би болохоор нэгэн тийм одоо турх аргачлууд ч өөрөө тийм хэцүү биш учраас би одоо нэг хэрэгжүүлээч гэж зөвлөхөр байна да. Тийм өөрөлдөл өөрөөрөө ялан дээлж энийхээ ард ингээд өөрийнхөө хүсэл тэмдэглэлээр ард нь гаргаач. Энд чи эргээд дахиад энэ орчлон туулж байгаа туулал таньж байгаа танихч болох болов гэж би бодож байна гэсэн. Тэр нь бол шинжлэх ухааны яг бол үүсгэж байгаа бас харин тэрнээс хэлбэр арга байхад гэж ярьж байгаа гэсэн. За тэгээд жингээ хасъя гэж бодож байгаа хүмүүс эхний алхам хэлбэрдүүл итг. Яг үхээр маш хэлбэр тийм хэцүү биш юм, зүгээр л тоглоомгүй л ойлгож байгаа. Та бол нүүрс ус буюу цагаан горил, цагаан удаа, цардуул өнөртэй хүмүүсүүд байна шүү дээ. За тэгээд хөрсний гүнд ургасан төмс, манжан, ловон. За эдгээр зүйлүүдийг хэрэглээг нь багасгаа. За нөгөөдөж болохоор бид хэдийн гол асуудал юу орой хоол. Тэгэхээр 20 хоолыг өнжиж badдаг үйлрэл чинь 100. Тэгэхээр ийм үйлрэл ирж байгаа учраас энэ боломжийг ашиглаач. Сүү цагаан эдэгээ сайн хэрэглээд 100 намрын энэ 6 сарыг сайхан үр дүнтэй ашиглаарай. Доороо 15-20 мг авах бүрэн боломжтой. Ойлгох үг. Энэ бол буруу зүйл үсэх. Тэгэхээр ийм боломжтой зүйл ирж байгаа учраас энэ дээр чухалчлаач. 2 гуравт ч болохоор тэр нойр, хоол, зөв амьсгал гэдэг бол өөрөө эрүүл байх үндэс. Тэгэхээр эрүүл байх үндэс зүйл дээрээ үнц хийнэ өгөө. Энд чи эргээд бие махбод өөрийгөө илааршуулж, өөрийгөө засах тэр боломжийг нь өөрт нь өгч гин гэсэн үг. За энэ дээр сайхан төвлөрөөрэй гэж хүсгээрэй. Тэгээд жингийн илүүдэл гэдэг бол хордлого тайлах бол үндсэн эмчилгээ. За тэгээ 3 ангилдаг гэж би хэлсэн тийм үү? Тэгээд энэ дундаас шорон тарга, усан тарга, тэгээд хийн тарга. Энэ ангил надад үнэхээр таалагддаг. Тэгэхээр ийм 3 ангил байна. Тэгэхээр энийг чухалчилж бас анхаараа гэж хүсгээрэй. Хий шар батхан гэд 3 янзаар ярьж байгаа шүү дээ. Тийм ээ? 3 янзаар ярьж байгаа. Чи зүгээр 3-ын систем болохоос биш. Нэрийг өөр өгсөн ч гэсэн энэ хувь зодогтлоо хадгална гэсэн үг. Тэгэхээр бид хэд ингээд нэг юмд хит автчаад тэгээд тэрийгээрээ дахиад тайлбарлаж ингэж орж ирэх гээд миний юм бид хэд эргэлдээд байна гэсэн бодол надад бас байдгаа. Тэгээд та бүхнээс болгоомжээ. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан. Одоо танд ялалаа. Эрүүлийн сарал сайн бүгд өсөөрэй. Амар зайн эмчтэй бас гэлалаа. Тэгээд бидэнтэй хамт дараагийн дугаараар яг ингээд ярилцаа. Илүү их одоо дэлгэрэнгүй шинжлэх ухаанч. Энэ удаагийн яриан дээр би арай нөгөө юм энэ чиглэлээр мацаас гэдэг Facebook дээр нэлээд ярьж ингэж ойлголт өгчөөс миний яриа нэлээд их орчлоо. Тэгэхээр бас энийг зүгээр ойлгоноос дараа одоо хойлоо 50-50% яриагаа үнэлцгээе. За түрүү баяр та. За баяр та.